Монголын улаан загалмай нийгэмлэг 2014 оноос 2019 оны үйл ажиллагааны тайлан. Хууль эрх зүйн шинжилэл. Монгол улсын их хурал 2016 онд Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгыг баталж, Монголын улаан загалмай нийгэмлэгийг төрдөө нэмэлт хүч дэмжлэг үзүүлэх үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн гэж хуульчлав. Монголын улаан загалмай нийгэмлэг 2014-2016 онд үндэсний чуулгана зохион байгуулж, стратеги 2020 болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрмийг шинчлэн батлав. 2016 онд шадар сайдын тушаалаар төр улаан загалмай хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдаж, бүх шатанд идэвхтэй ажиллаж байна. Энэ бааз гамшигын аюулыг биеэр мэдэрч, гамшигын үед өөрийгөө болон бусдыг аврах, дадал зуршил олгох зорилго бүхий дижитал виртуал реалити төхөөрөмжийг ашиглан гамшигын бэлэн байдлыг хангах мэдлэг мэдээллийг олон нийт хүүхэд залуучуудад түгээж байна. Цагуурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт эрсдлийг тооцоолж, эрт хариу арга хэмжээ авах хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, зудын гамшигт өртөх эрсдэлтэй байсан 2000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлв. Төслийг хэрэгжүүлсэн туршлагыг олон улсын хэмжээнд танилцууллаа. Дугуйтай сайн дурынхан хөтөлбөрт Монголын улаан загалмай нийгэмлэг идэвхтэй оролцож 450 мундаг дугуй хүлээн авлаа. Нөөцийн менежментийн системийг 2014 оноос үндэсний нийгэмлэгт нэвтрүүлж, улаан загалмай нийгэмлэгийн хүний нөөц, гамшигын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах нөөцийг бүртгэдэг боллоо. Гамшигыг даван туулах олон нийтийн чадварыг сайжруулах, туршилтын төслийг Архангай аймгийн Цэцэрлэг суманд хэрэгжүүлж, 2857 хүн 1660 өрхөд хүрч ажиллав. 2018 онд Монголын улаан загалмай нийгэмлэгийн вебсайтыг шинчилж, хандив онлайн сургалт, тайлагналтын системийн функцүүд шинээр нэмэгдэв. 2016 онд анхны тусламжийн аппликейшнийг хөгжүүлж, олон нийтэд хүргэв. 2017 оноос бүх шатны ажилтнууд Red Cross цэгийн өргөтгөл бүхий веб мэйлийг ашиглаж эхлэв. Magpie гар утсанд суурилсан судалгаа авах аппликейшнийг 2017 оноос эхлэн үндэсний хэмжээнд ашиглаж эхэлсэн бөгөөд 300 орчим улаан загалмай ажилтан сайн дурынхныг сургаж бэлтгэн 14 төслийн суур, дунд, төгсгөлийн шатны үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгаа хийлээ. Байгууллагын хөгжил. Байгууллагын хөгжлийг дэмжих төслийг хэрэгжүүлж, 2017-оос 2019 онд 21 дунд шатны хороо, 58 анхан шатны хороонд санхүүгийн дэмжлэг үзүүлв. Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлын үнэлгээг 2014, 2016, 2018 онд зохион байгуулж, хүчин чадал 40%-аар нэмэгдэж, хөгжлийн үзүүлэлтийн 80% нь сайн үзүүлэлтэд дүгнэгдсэн Аз номхон далайн бүсийн анхны үндэсний нийгэмлэг болов. 2014, 2015, 2017 онд дунд шатны хорооны байгууллагын хүчин чадлын үнэлгээг зохион байгуулж, нийт дунд шатны хорооны 63% нь дундч төвшинг хангав. Мөн эмзэг байдал хүчин чадлын үнэлгээ, гамшигын хариу арга хэмжээ авах хүчин чадлын үнэлгээ, төлөвлөлт хяналт үнэлгээ, тайлагналтын үнэлгээ, эрүүл мэндийн хөтөлбөрийн үнэлгээ, Монголын улаан загалмай нийгэмлэгийн олон нийтийн санаа бодлын судалгаа, логистикийн хүчин чадлын үнэлгээ зэрэг үнэлгээнүүдийг үндэсний хэмжээнд хийлээ. Бид 6400 орчим мэргэшсэн сайн дурын идэвхтэн, 520 мянган гишүүд дэмжигчид, 598 гишүүн байгууллагатай хамтран ажиллаж, жил бүр 17 мянга орчим хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд, 7354 донор шинээр эсэж байна. Санхүүгийн ил тод нээлттэй байдлыг хангах зарчмын дагуу 2014-өөс 2018 оны санхүүгийн тайлан PwC од бүртгэл компаниуд аудит хийж гүйцэтгэв. Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны тоон үзүүлэлтийн нэгдсэн системд Монголын улаан загалмай нийгэмлэгийн статистик мэдээг 2017 оноос эхлэн тайлгнаж байна. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн вебсайтад тулгуурласан тайлагналтын системийг нэвтрүүллээ. Нөөц хөгжүүлэх үйл ажиллагаа. Үндэсний нийгэмлэгийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг хөгжүүлэх зорилгоор 2015 онд нөөц хөгжүүлэх багийг байгуулж, 2018 онд нөөц хөгжүүлэх газар болгон өргөжүүллээ. 2018 онд Монголын улаан загалмай нийгэмлэгийн талаарх олон нийтийн санаа бодлын судалгаа хийж, үр дүнд тулгуурлан нөөц хөгжүүлэх стратегийг боловсруулав. 2019 оноос хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэгч дотоодын томоохон хандивлагч байгууллагуудтай түншлэн ажиллаж байна. Бид үндэсний хэмжээнд хүмүүнлэгийн дэлгүүр, нөөц хөгжүүлэх хайр цагны сүлжээг бий болгож, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна. 2019 онд Energy Resource компанитай хамтран зүрхний төрөлхийн гажигтай 40 орчим хүүхдийг бүгд найрамдах Хятад ард улсад эмчлүүлнэ. Бүтээн байгуулалт.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөгжлийн төв 2016 онд нээлттэй хийж 2017-оос 2019 онд 8 удаагийн олон улсын хэмжээний сургалт семинар, 130 орчим дотоодын сургалт семинар уулзалт арга хэмжээг зохион байгуулж 5200 орчим хүнд үйлчлэлээ. Өнгөрсөн 3 жилд хүүхэд залуучуудын хөгжлийн төвд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байрны 4 давхар бүхий өргөтгөлийг барьж 2019 онд ашиглалтанд орууллаа. Шинэ өргөтгөлийн байранд анхны тусламжийн сургалтын төв, нөхөн сэргээх үйлчилгээний төвийг бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны улаан загалмайн дэмжлэгтэй байгууллаа. Гамшигын менежментийн хөтөлбөр. Гамшигын эрсдлийг даван туулах чадварыг 1 тэрбумд хүргэе гэсэн олон улсын уриалгын хүрээнд гамшигын менежментийн хөтөлбөрөөр 166422, нийгмийн халамжийн хөтөлбөрөөр 98783, нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрөөр 178938, хүүхэд залуучуудын хөдөлгөөнөөр 96800 хүнд хүрч ажиллав. Британий улаан загалмай нийгэмлэгтэй хамтран зуудын аюулаас сэргийлж амжиргааг дэмжих төслийг Булган, Дундгов, Өөрхангай аймагт хэрэгжүүлж байна. Мөн Австралийн улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэй хөдөө орон нутгийн малчид болон хоцсуурин газрын гамшигыг даван туулах чадварыг бэхжүүлэх төслийг 20 аймагт хэрэгжүүллээ. Европын холбооны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот хоцсуурин газрын гамшигын бэлэн байдал хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэх төслийг нийслэлийн 97 сургуульд хэрэгжүүлж нийт 48500 сурагч, 3395 багш сурган хүмүүжүүлэгчдэд хүрч 1455 үе тэнгийн сургагч багшийг бэлтгэлээ. 2016-аас 2018 онд тохиолдсон зуудын гамшигын үед нийт 15750 малчин өрхөд 8 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, хүнс, малын эрдэс тэжээлийн багц, өвсний тусламж үзүүллээ. 2018 онд үерийн гамшигт өртсөн 9 аймаг 4 дүүргийн 905 өрхөд бэлэн мөнгө, галт тогооны болон ариун цэврийн багц нийт 705 сая төгрөгийн хүмүүнлэхийн тусламж үзүүллээ. Мөн 2016 онд Баян-Улгийн аймагт болсон үерт өртсөн иргэдэд 660 сая төгрөгийн өртөг бүхий, өвлийн 35 байшин, ариун цэврийн байгууламж, тоглоомын талбай, өрхийн эмнэлэг, сүм барьж байгууллаа. Онцгой байдлын ерөнхий газар ба Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагаа улам өргөжөж, говийн чон олон улсын гамшигын бэлэн байдлын сургалт дасгал сургуулиалд 21 аймаг 9 дүүрэг дэх гамшигын бэлэн байдлын эж бүрэн команд штабын дадлаг сургуулиалд онол практикийн баг хурал, бэлэн бай сургалтын модуль, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, онцгой байдлын үед ажиллах сайн дурынхан бэлтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр. Эмзэг бүлгийн иргэдийн дунд сүрээгийн идэвхтэй илрүүлэг эмчилгээ хяналт төслийн хүрээнд 2017-оос 2018 онд 39 удаагийн үзэлгээр 4026 хүн орон гэргүй эмзэг бүлгийн иргэдийг сүрээгийн идэвхтэй илрүүлэгт хамруулж, сүрээгийн 83 тохиолдлыг илрүүлэн дараагийн шатны эмчилгээнд хамрууллаа. 2017-оос 2018 онд зүрхний төрөлхийн гажигтай 98 хүүхдийг бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин, Хөх хотод үн төлбөргүй эмчлүүлв. 2018-аас 2019 онд Дорнод, Дорногов, Өмнөговь аймгийн нүдний болор цайрах өвчтэй 90 хүнийг бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах оронд нүдний болор солих хагалгаанд оруулж эмчлүүллээ. Төслийн хүрээнд нийт 500 хүнийг эмчилгээнд хамруулна. Олон нийтэд тулгуурласан эрүүл мэнд анхны тусламж төсөл Баянзүрх, Чингэлтэй, Сонгон хайрхан дүүрэгт хэрэгжиж, төлбөртэй анхны тусламжийн сургалтын модулийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлж байна. Мөн цусны донорын игнийг өргөжүүлэх ажлын хүрээнд жилд дунджаар 36567 хүнд мэдээлэл сурт ажиллагаа хүргэж, 7354 хүнийг сайн дурын авлаггүй цусны донорын игнэнд шинээр эсвэлж байна. Агаарын бохирдол том төс өвчний дэгдэлтэнд хариу арга хэмжээ авах яаралтай тусламжийн төслийг хэрэгжүүлж 21 аймаг 9 дүүрэгт сайн дурын идэвхтэн бэлтгэж 44264 хүнд том төс өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэлээ. Нийгмийн оролцоо хөгжлийг дэмжих хөтөлбөр. 2014-өөс 2015 онд хөдөөгийн нийгэм эдийн засгийг дэмжих төсөл 7 аймагт хэрэгжиж 700 орчим сайн дурын идэвхтнээр дамжуулан 2100 орчим өрхөд хүрч ажиллаа. 2004-өөс 2018 онд нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь төслийн хүрээнд 8 дунд шатны хорооны 480 сайн дурын идэвхтнээр дамжуулан жил бүр 4320 халамжлуулагчдад хүрч ажиллаа.
2017-оос 2018 онд хүүхэд залуучууд эмэгтэйчүүдийг хүчирхийлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах төсөл Баянзүрх, Сонгон хайрхан, Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж 150 сайн дурын идэвхнээр дамжуулан 700 өрхөд хүрч ажиллаа. Төслийн хүрээнд дүүргийн цагдаа, эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн хөгжлийн байгууллагуудтай хамтран дэмжих баг байгуулан ажилласан нь үйл ажиллагааны шин туршлага загвар болсон юм а. Хүүхэд залуучуудын хөдөлгөөн 2012-оос 2015 онд олон улсын найрамдал 4 төслийг 6 аймаг, 2 дүүргийн 8 сургуульд хэрэгжүүлж, хүмүүнлэгийн танхим байгуулж, гамшигын бэлэн байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэдлэг мэдээллийг хүүхэд залуучууд багш нарт хүргэлээ. Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үндэсний туслан цугларалтанд 21 аймаг, 9 дүүргийн 300 орчим төлөөлөгчид жил бүр хамрагдаж, хүүхэд залуучуудын хөгжлийн тулгамдсан асуудлаар уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн залуучуудын оролцоонд тулгуурлан зан үйлийг өөрчилөх нь олон улсын сургалтын хөтөлбөрийг залуучуудын дунд амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос Зүүн Азийн 5 орны залуучуудын улаан загалмайн цуслан цугларалтыг жил бүр хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж байна. 2017 онд уур амьсгалын өөрчлөлт, 2018 онд сургуулийн цогц аюулгүй байдал сэдвийн хүрээнд зохиогдсон бөгөөд 2019 онд замын хөдөлгөөний аюулгүй байдал сэдвээр зохион байгуулагдана. Мөн Япон, Итали, бүгд найрамдах Хятад ард улс, Хонконгийн улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, жил бүр хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд харилцан туршлага судалж байна. Хурц ажилласан хүний тоо 2017-оос 2018 онд гамшигын менежментийн хөтөлбөрийн хүрээнд 199,432, нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 154,074, нийгмийн оролцоо хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 131,642, хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 249,259, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй 7 зарчим, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль сурталчлах ажлын хүрээнд 103,759 хүнд хүрч ажиллаа. Үйл ажиллагаанд шинээр нэгдсэн хүний тоо 2018 онд 7563 гишүүн, 2262 сайн дурын идэвхтэн, 7354 сайн дурын авлаггүй цусны донор, 6716 гишүүн хүүхэд залуучуудын хөдөлгөөнд шинээр элслээ. Хүмүүнлэгийн үлсийн төлөөх 80 жилийн түүхийг хамтдаа бичлэлцэж, бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажилладаг олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөн, түүний бүрэлдэхүүн хэсгүүд, Монгол улсын засгийн газар, олон улсын болон төрийн байгууллага, хувь хүн аж ахуйн нэгжүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Та бүхэндээ Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хүмүүнлэгийн төлөө хамтдаа.